За сайн байцгаана үзэгчтэй. Моск гишүүнтэй хаалтын гэрээтэй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар ийхүү хэлж байна. Манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч Чехийн 13 дахь аршин Бехеровка брэнд. Хөвсгөл аймгийн Төмөр булаг суманд нэгэн онцгой бүтээн байгуулалтын төсөл амжилттай хэрэгжижээ. Энэхүү мега төслийн талаар манай редакцийн галактикийн ухааны квант, эмпирик доктор профессор Эс удлаачийн анализмыг хамтдаа сонсцгоё. За сайн байцгаана үзэгчтэй. Тэгэхээр одоо харьцангуй он өдөр болгон хаалга тогшиж байдгийн шүү. Тэгэхээр одоо та бүхэндээ өнөөдөр бол энэ талаг үүрний төслийг одоо танилцуулж байгаамаа. За тэгэхээр одоо тийм ээ энэ бол инженерчлэлийн одоо Ширэндингэрийн одоо гүүр гэж одоо хэлж болно. Энэ бол одоо холбосон юм шиг тийм ээ одоо холбоог үүч юм шиг тийм ээ. Эндээс одоо квант физикийн суурь ойлголт буюу одоо байгаа ба байхгүй гэсний одоо ойлголтыг ард түмэнд одоо мэдрүүлэх гэж одоо ийм бүтцтэйгээр хийсэн байдаг юм аа. Гүүрний гол давуу тал нь бол одоо хоёр эргийг холбох гэж одоо яараагүй байгаа юм. Огтоосоо тэгж бодож болохгүй. Тийм ээ монголчууд яарвал даарна гэж ярьдаг шүү дээ. За тэгэхээр бүрэн баригдсан гүүр бол одоо энгийн шүү дээ. Харин одоо энэ талаг гүүр маань бол одоо ирээдүйн боломжуудыг одоо тийм ээ квант суперпозишн одоо болж байгаа юм л да. Суперпозишн болоод явж байгаа юм. За энэ гүүр бол зорьсон газрыг бас харин одоо төгсгөлд нь ойрлох одоо нөгөө нэг өтний нүхийг тийм ээ одоо ямар навшин нөгөө наадах чинь навцаа наатах хаагаадах та ажилтаа байх чинь. За тэгэхээр одоо энэ одоо өтний нүхийг одоо явж байгаа юм да. Одоосоо төлөөлж байгаа юм. За тэгэхээр энэ өтний нүхээр дамжаад одоо хаана очих вэ гэхээр нэг параллел ертөнц рүү очих нь вэ шүү дээ тийм ээ. Нөгөө талд нь бас нэг юм өтний нүхөө хаад өтний нүхээр дамжаад өтний нүх рүү орох нь вэ шүү дээ. За тэгэхээр энэ бол одоо зүгээр ч нэг одоо хоёр гүүр биш нэ хоёр ертөнцийг холбож байгаа. Энэ одоо нэг дэлхийн хаа нэгтэй. Энэ бол одоо өөр нэг газар. Өөр нэг газраас ороод нэг сумын төвийн одоо нөгөө нэг гол дээр нэг талаг үүрэн дээр очих нь вэ тийм үү? Энд дээр ороод энэ дээр нь гарч ирэх юм. Одоо энэ нэг ойлголцол ерөөсөө нэг юм киноноор гардаг шиг ойлголж байна. Энэ бол байдаг зүйл шүү манайхаа. За тэгээд одоо дэлхийн одоо гүүрний холбоо буюу тийм ээ World Bridge Association-аас одоо энэ бол яалтчгүй одоо минималист гүүр гэдэг нь одоо тодорхой болсон, тогтоогдсон тийм ээ энийг бол баталсан. За нөгөө талаас одоо юу гэдгийг аэродинамик, механик одоо материал судлал гэдэг бүх шинжлэх ухааныг одоо ашиглаад одоо маш минималист одоо нэг юм талаг үүрийг барьсан байдаг. За энэ бол үнэхээр гайхамшиг. За тэгээд одоо энэ одоо бүтлгүү төсөл гэж энийг одоо харж болохгүй. Харин энэ бол ерөөсөө эцэс төгсгөлгүй туршилт угаадах. Тэгэхээр энэ бол харьцангуй онолдол гардаг зүйл шүү дээ тийм ээ. Харьцангуй онолдор бол одоо магадгүй одоо өөр лавлах хүрээнд одоо энэ гүүр одоо хэдийнэ одоо харьцангуй нөгөө талд одоо бүтэн болцсон байх бах л да. Тэгээ гүүрний тал нь баригдсан энэ чинь өөрөө маш том амжилт юм. Ийм хэцүү төсөл дээр энэ хэцүү диалог дөрөөс одоо энэ хэцүү савлгаа динамик дундаас одоо энэ тал үүрийг барина гэдэг өөрөө их гайхамшиг. За нөгөө талдаа баригдаагүй одоо тийм ээ энэ гүүрийн одоо талын одоо ингээд үлдээчихэж байгаа шүү дээ. Тал нь байхгүй. Тал нь одоо энэ чинь ингээд байгаа тийм ээ. Талын одоо хэзээ барих вэ гэдэг чинь энэ алсын хараа ерөөсөө. Хэн нэгэнд одоо ажлын байрыг үлдээж ингэж харж болж байна тийм ээ. Энэ өөрөө энэ нүх одоо хотны нүх тийм ээ. Одоо энэ харанхуй нүхийг одоо ингэж харуулж болж байна тийм ээ. Гэх мэтчлэн энэ бол одоо алсын харааг бэлэгдэж үлдээсэн. Энд хэн нэгэнд энэ талыг барих уу барихгүй юу тийм ээ. Энийг одоо загварчилж үлдээсэн. Дараагийн үедээ шилжүүлсэн нэг сайхан өв гэж одоо энийг одоо соёлын өв гэж харуул энийг одоо тал гүрний төсөл маань амжилттай хэрэгжсэн байгаа шүү тийм ээ. За тэгээд одоо энэ гүүрний тал нь одоо хүмүүс хаана байна вэ? Энэ тал нь одоо энэ хайж чиваа гэдэг хүмүүс асуувал энэ тал нь жинжин байгаа. Эндээ байна. Тийм ээ? Тал нь эндээ байна. Нөгөө тал нь хаана гэх юм бол эндээ байна. Тийм ээ? Ерөөс ингээд тал нь бол тал талаараа байгаа шүү. Тэгэхээр тийм ээ дутууг дүүргэж долимгийг бүгдээр одоо сануулж явах хэрэгтэй маа. Тэгэхээр одоо харьцангуй онлын үүднээс одоо энэ талыг үрний төслийг мань тайлбарлал та бүхэнд одоо ингэж л тайлбарлах байна. Та бүхэн шинжлэх ухаантай хамтдаа байгаарай. Дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай үзэгчтэй. Манай өнөөдрийн хамтрагч Чехийн 13 дахь аршин Бехеровка брэнд билээ. Аршин усаар найруулж байгалийн гаралтын ургамлыг сархтад хандлан хийдэг байна. Мөн зохистой хэмжээгээр хэрэглэвэл орц найрлага нь биеинд тустай. Энэ дэлгүүрт дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан сонирхолтой зүйлсээр дүүрэн байв. Бэхэр 21 төрлийн ургамлыг ашиглан хоол шингээхэд тустай нууц журыг бүтээв. Чехийн өвдөст Бехеровка. Найрлагч тэр хөлдөөгчөнд байгаа Бехеровкаг аваад өгдөө. Наа чи бүр хүүхэд болчихоо.
Янз. За манайха ер нь бол энэ Бехоровкага хөлдөөгчөнд хадгалуулах зүгээр шүү. Хүүтэн янзын амттай дээр нь хурц амтыг нь бас гоё дарчихна. Тэгээ надад бол энэ Бехоровка ер нь эми урамшил амтагтаад байгаа юм да. Аршаан гэдэг байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд рэпер Жинзигийн хэлдгээр арьс махны завсар аршаан болтугай. Cheers манайха. Хүү. Баярлаа. 7 дугаар сараас эхлэн скутер сураа мопедтэй холбоотой хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хуулийг товчоор тайлбарлавал 18-аас доош насныхан эдгээр тээврийн хэрэгслийг унаж болохгүй. 18-аас дээш насныхан хэрэглэхдээ зөвхөн автомашины замын баруун талаар эсвэл дугуйн замаар зорчно гэж заажээ. Тус хуулийг хэрэгжүүлэх ганцхан боломжийг та бүхэнд харуулъя. Наадмын нээлтийн тасалбар онлайнаар зарагдаж эхэлсэн даруйдаа зарагдаж дууссан байна. Улмаар шагийн билет 1 сая төгрөг хүрээд байгаа талаар мэдээлэл тархаад байгаа билээ. Энэ талаар ард түмний үзэл бодлыг сонсцгоё. За бүгдээрээ хамтдаа ард түмнээс үзэл бодлыг тодруулцгаая. Сайн байна ард түмээ. Энэ наадмын тасалбарын талаар одоо ингээд шагийн билетүүд их гарч ийн. Тэгээ энэ талаар таны үзэл бодол. Гэхдээ ер нь бол эн чинь айгу буруу зүйл шүү дээ энэ чинь. Цаана нэг хүн мөнгө олох гэдэг наан тэгээ шагил зарж мараал давхар юм болуулаад тэгэл тэр хин хиндээ эрсдэлтэй тий айгу бол зөв хүнээсээ ч юм авах юм уу тий. Би бол тэр үнэхээр буруу гэж бодож байна. Яг офишиал газраас нь л тасалбар авах хэрэгтэй. Тэнгуут яг офишиал газраас нь дууссан юм байл л дээ. Тэгээд нөгөө хамгийн гол нь шагаар ингээд бас тэр хүмүүстгтэй хичнээн үнэтэй байсан чи аваад байгаа нь нөгөө зах зээлийнхээ зарчмаар тэг үн цэн нь бас байгаа болохоор аваад байгаа юм болов. Бас тийм тий. Үнэхээр үзмээр байгаа бас гадаад дотоодоос зориод ирсэн хүмүүс яалчгүй тасалбараа дуусчдаг. Тэгэл баг нүдөө өхөөс буцахгүйгээ үнээр бас авах хүмүүс ч хүртэл тэнцээ бас байлаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бас зөв юм биш шүү ер нь. Би бас ер нь авч амжиг ямар ч юм мөнгө төлж байгаа авч үзээл гэж бодож байгаа яаж хийж байгаа бас. Тий. Гэтэ бас энэ сайт дээр шууд зарахад бол энэ шагийнх нь ноцдогт бас арай л хитрхи 6 минутын дотор дууссан юм уу тий. Тэгэхээр бас арай л хүмүүст боломж олохгүй. Тийм үү. Тэгэхээр тэгвэл буруу юм биш үү тэр чи хин хинжээг ашиг олохгүй бүсүүлдэг бүр юу ч болох гээд байгаа юм те. Наадмын нээлтийг бүр тийм гоё ёс уламжлалтай юм бизнес болох гээд байгаа юм уу. Тэгээ тэр чинь бүр гадаадаас ирсэн хүмүүс чинь нэрээ бас хүмүүсийн баг мөнгийг шулж мөл нэмж аваад ижс магадгүй шүү те. Монголчууд бол баг авна шүү бас. Мадатар Вашингтон DC дээр гээд тэгж жагаад авчиж магадгүй бас. Ер нь буруу юм байна. За бүгдээрээ ард түмний үзэл бодлыг тодрууллаа. Зурилсан Пентаколо баярлалаа. Hey yo, what's up guys? Rapper Jenzy in the house yo. Зангад энэ логийн топ тав инхүү эхэлж байна. Энэ логийн топ тав бол хамгийн cringe үйлдэлүүд. Зангад 5 дугаар байранд бол явгууны гарцсан дээр ногоон гэрлөө хүлээж иж машин зам руу хөлөөс харваалгаа зогсоод идэх хүмүүс тодорсон байна. Яа зүгээр л явгууны сте хүлээж иж болдгоо мó зүгээр машин зам дээр нугууны нөхөөс гоод юм хааш юм бэ. За ингэ чартын 4-р байранд бол миний хамгийн cringe явдаг үйл тодорсон байна. Энэ бол сахитны шил рүү хөлийнхөө уулыг бомбдож нааж явдаг хүмүүс тодорсон байна. Анда хөлөө доош буулгач штэ. Яасан бэ? Анда наач жоо юу штэ. Үгүй наач хүн амт явахаар юу гэж бодох юм бэ? Сүртэн штэ. Яа, энэ бол супер cringe юу. За ингэ чартын 3-р байранд бол мэдээж гарстын ногоон гэрэл асчаад байхад өөрийгөө магнитив гэж бодоод машин руу гараа ингэ сарвайдаг хүмүүс тодорсон байна. За ингэ чартын number 2. 2-дугаар байранд бол мэдээж миний игнэр орох гэж урагшаага зүгээр дохиогоо өгөөл орохгүй гар саралзуулаад орчи гэдээ ойрлоод идэх хүмүүс тодорсон байна. Энэ үйл бол үнэхээр cringe. Эй, урдарч орч тгөө. Урдарч орч. Хөшөө. Ой. Хөөе, урдарч орч. Хөөе. Урдарч орч тгөө. Яа факт зүгээр дохиогоо өгсөн бол яваад оруулчихад байлаа штэ. За ингээд бидний хүссэн үлээсэн chart number 1. За ингээд chart-ийн 1-р байранд бол
Мэдээж машин дотроо cringe дууг балиар чанга ойрлуулаад тэрийгэ дагаж дуулаад идэг cringe хүмүүс тодорсон байна. Тэд бүгдээрээ баяр хүргэе. Ахын дуу харгуу юуцад ахын ноёцоо сакасны дараа таврын өхөн хараа. За ингээд энэ лоогийн Top 10 cringe өндөрлөж байгаа эсвэл rapper Jinzy байлаа. Шагийн өртөө хамт байгаарай. Бидний хамтран айлгчаар Becherovka. Өмнөх дугаар дээр ганц үг Becherovka гэсэн Becherovka байсан байх шүү. Би яг одоо энийг playtime руу авч явлаа. Юм оруулахгүй шүү дээ. Гадна нууч болт юм л да. За ямар л байсан би уунаа. За хай. За өнөөдөр манай ховжигний булан эхлээд бэлэн болсон байна. Мэдээж хөтлөгч Ану миний би. Тэгээд мөн манай панелист Мельвина ирсэн байна. Тэгээд Мельвинатай өнөөдөр гоё олон ховыг бацгаар энэ ч суусан байна. Тэгээд юун түрүүнд манай ховжигний булан ивентдэг хамтран ажиллаж байгаа Талын Монгол брендийг танилцуулъя. Тэгээд Талын Монгол брендийн яг одоо энэ харагдаж байгаа банш за шар тостой бин за мөн энэ борцтой энэ хоолнуудыг та бүхэн авах юм бол олон гоё шагналуудын эзэн болох юм билэ. Дотор нь эрхийн бичиг байгаа юм билэ. Тэр дотор нь Монгол улсын 7 гайхамшигаар аялах бүр 7 азтан шалгаруулах юм байна. Тэгэхээр гоё 100 цаг ирсэн хэмжээ хийдүүлээ. Монгол орны гоё газраар гоё аялах тийм эрхийн азтан болох нэ. Тэгээд дээрэс нь бас юм багцын 1000 азтан байгаа гэсэн. Талын Монгол бингээр хийсэн 5 шиг хуушуур, Талын Монгол айраг 500 мг-тэй 2 ширхэг, Талын Монгол шар тостой бин 2 ширхэг. Оо ямар гоё. Тэгээд бүр 1000 азтан. Вау. За тэгээд манайхан гоё азтан болохыг хүсвэл Талын Монгол брендийн энэ ч харагдаж байгаа бүтээгдэхүүнийг аваад азтан болоорой. За тэгээд ховж урамшууллын хугацаанд 7 сарын 1-ээс 8 сарын 31-нд дуустал. Тэгээд амжаад худалдаа авалтаа хийгээд азтан болоорой. За тэгээд одоо хэдүүлээ ховж юмд орцгоё. За эхний хов. Хүш. Тэр юу харсан вэ? Эмили цогт нэм уу явцаар нийлсэн юм. Харсан уу? Үгүй тиймээс шүү дээ. Анхны бодол тэр Эмилиа нөгөө нэмгаа тосч авч байгаа тий. Тэр хоёртай аюу токсик юм а тий. Чухам нийлэхгүй юм л одоо ингээд бүх юм минах зүгээр дууссан гэдсэн тэгээд тийм амар том цэцэн хэцүү хөгцөө анхны бодлоос нэмгаа тосчихсан. Өөр рестораноос хийсэн биз дээ. Тийм. Тэгээ би хараад одоо хэлмээр энэ ингэж яхаар ер нь баг гурлаа өргөж байна. Яасан ингэ хэлжмээр байгаа байхгүй юу? Салж нийлээд тэг ер нь токсик. Гэтэ явахтай тэгээд үнэхээр би биндээ хайртай болол тэгээд аз жаргал хүсээ баг токсик рорел гэж хэлээ да. Бас дахиад токсик хүмүүс байна. Ямар нь ингээд нийлж яхад ямар нь дахиад салж царнаад ингээд хэцүү болоод байгаа юм бэ? Химэн. Тэг сүүлд харсан уу баахан энэ мэдээлэлд битүү сэвэдэж байж шээ. Өө нөгөө MK гоо гэх хүмүүс тийм. Яа би тэр охины бүр тэр одоо бичлэг чатныхын тэр рекордыг хараад бүр үнэхээр миний бүр ингээ уурсан байхгүй юу? Яаж их хүн байж тэгж чадчих байна тий бүр арай агацтэй яаж хүүхдээ залбин шээсээр нь дуудаад тэгээд тэр бүр энэ мэдээлэл цацагдсанаас хойш ингээд өмнөх тий одоо оюутан байх хугацаанд тэрний ситиг жүжигчнэр төгсөх юм лээ шүү дээ. Оюутан байх хугацаанд хүүхдүүдийг ингэж бүлийддэг байсан, амар дээрлэгдэг байсан. Тэгээд тэр нэг хэлж байгаа хараад ерөөл өмнөх одоо хамаатан садан хамтарч ажиллаж байсан байгууллага хувь хүн за тэгээд нөхрийнхөө талын тий хүмүүстэйг хэрэлцэж байгаа тэр хил ам бол бүр үнэхээр арай. Би бол үнэхээр бүр 100% тэр охины эсрэг байгаа. Тэг биэс эдэн комментод уншсан л да тэн дээр бас айл талтай л байсан бол хоёр талтай. Зарим нэг МК-гоо битүү ингээд уулзтай чийстэ нэрээ хүүхдээ шээсгэж дуудлаа муудлаа тэгэнгүүт тэр хүүхдээ дүүтэй нь ярьж исэн ч гэнэ үү те ингээд томчуудын хоорондын яриа болсон байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо тэр хүний чинь ингээд өөрийнх нь бас тийм тайлбар хийсэн шүү дээ ингээд те та нар юу үз туустыг мэдэхгүй ээж ингэж яалаа тэгэнгүүт бас ингээд талсан л байгаа юм лээ. Аль талтай. Тэг яг миний бодлоор бол үеийн л охин л хэлээ л те. Тэгэнгүүт тийм одоо хүүхдтэй болоод гэр одоо эрт хүүхдтэй болоод гэр бүл салт үүсэн гэдгээр нэг би амар их юм үзчихлээ гэд ингээд би амар зовсон гэд бас байж болохгүй гэж бодож байна. Тэг мэдгүй ер нь эмхтэн хүн бийж хараал мараллаа амар сайн санагцсан. Гэхдээ бас нэг юм энэ нэг өмөрөөд байгаа биш. Гэхдээ бас яг ганц гарч ирээд байгаа нь л ингээд тэр болохоос ш. Цааны хаа өвчнөө байгаа шүү. Ер нь хэлж ирдэг хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол тархины охин гэж хэлсэн шүү. Тийм. За тархины охин. Битээ за усари манахаа. За тэгээ өөр юу вэ? Тэр юу. Гэхдээ ингэж бодсон. Одоо тэр бахан хэл амлам дэнсэн гэдэг байгаа шүү дээ. Яг бүх битүү хараалаа ерөөлөө гэдэг тэгэнгүүт дахиад тэ уйлдаатай нэгсэдэг. Тэр жүжигчин нэм харандлогийн жүжигчин цогтоох. За. Тэгээ жүжигчин төрөх.
тиймээс нэ Аргон подкастт орж байхдаа нэг ярьсан. Би тэрийг яг бүтэн үдэж чадаагүй юу гэж ярьсан юм. Тэн дээр ингэсэн байсан аахгүй түрээ одоо ингээд шин залуу үедээ жоох хүүхдүүдээ ингээд буруу үлгэр дүүрэл оруулаад байна тий. Битүү хараалын хүүхдээ ингээд тиймэрхүү контент цацж байгаа учраас тэрийг бүх нас нь үзэж байгаа учраас ингээд дүүнер чинь буруу үлгэр дүүрэл авч ингэж чигэж өсөж байгаа тий. Ядаж хараалын үгээ багсгаачтай ингэсэн тийм байсан байхгүй. Тэгэнгүүт эргээ цогтоо тэндээс авсан чинь хийм бэ л гэж л. Тийм. Цогтоо юм бэ гэж хүчлэгийг бол үзсэн. Тэгээ яг яасан бол гэж би бодоцсахгүй. Тийм хараал ирвэл. Гэтэ яг хөтэ миний бодлоор зүгээр юм нэмхарын талаар бидрийг амар гой хөгжөөд хэлсэн шүү дээ. Гоё юм. Тэгээд тэрийг мэдээж үзэх үзэхгүй үзэхгүй л байх хэрэгтэй л үү. Тэгээ миний бодлоор ингэж бодож байгаа юм бас. Тэгээд л ер нь хаанаа авахгүй юм чинь наснаа чи хаанаа одоо тэр сошиал дээр байгаа инфлюенсер гэдэг байгаа ч вэ те. Одоо уран бүтээл гаргаж контент бүтээж байгаа хэдэж вэ те. Зүгээр л нэгэнд олон нийт гарч байгаа хармаас гарч байгаа бол хаана хариуцлагатай байх хэрэгтэй юм шиг санагдаж байгаа байхгүй. За нэг нь битгий хэлэхээр тэр хэлэхэ болчихгүй те. Чи ингэж өссөн юм байна хэрэг үнтэхэ болчихгүй. Тэгтээ хаана л хариуцлагатай ер нь үлгэр дүүрэл болж байгаа шүү гэдгээ л ер нь том байгуу хөшин залуугүй л бодож ямар л санагдлаа та. Гэтэ яг ингээд гоё хоёланд нь те ингээд ярих гоё юм хов жив гаргаж өгч байгаа бас танд баярлаа. Тэгээд өшөө олон гоё сенсацуудыг гаргаад өгөөрэй. Тэгээд бит хоёрт бас ярих олон сэдвүүдийг гаргаж өгөөрэй гэж хүсье. Тэгээд гоё эерэг баяцгаая хов жив гоё яриад стрессээ тайлчдаг байгаараа охтуудаа. Хөш эерэг гиснээс тэр бол тахын тоглолт гарсан уу? Тийм штий. Нэр үнэхээр бүр респект бүр амар надад гоё санагдсан байхгүй юу? Камертаны бол тах чинь ингээд өнгөө тоглолтоо хийж байгаа юм байна. Ингээд өөрийнхөө маш олон жил урлаг зүтгэснийхаа ингээд хариуг те үзэгч сонсогч төртөө. Тэгэд энэ тоглолт нь хамгийн гоё үн төлбөргүй. Гэхдээ үн төлбөргүй гэдгээс гадна яаж үн төлбөргүй үзэх вэ гэдгсэн чинь нэг юм ямар нэртэй гэлээ нэг юм аппликейшн байсан. Тэрийг татаад одоо ээжтэй аавтай хайртай хүндээ автобусны жолоочд ч юм уу те зам дээр зогсоолоод чадна дөө. Тэгээд цэцэг ингээд гоё эерэг хандлага түгээсэн бичлэг хагаад клик даун гэжсэн. Тэгэхээр энэ аюу гой санаа шиг санагдаад байгаа. Тэгээд бол тахта баярлаа. Бас сонсч өссөн шүү. Энэ бол хар бараа юм дурник ч юм уу. Тийм, эерэг юм яах вэ те. Эерэг энэ чинь хов гэдэг чинь дандаа муу мохоо юм биш үү манайхаа бас. Эерэг хов гэж байна. Хов болох уу, хов болох. Тийм, хов болох уу. За тийм өнөөдрийн манай хов живний болон энэ хүрээд өндөрлж чинь таад маань дараагийн дугаараар гоё ярих хов живнүүдийг гоё гаргаад сенсацлаад өгөөрэй. Тэгээд энэ дугаарыг хов живний болон та хамтран хөтөлсөн панелист Мэлвин Аяла. Тэгээд дараагийн хов живээрээ уулзтлаа. Түр баяртай. Баа. Совичхийн уран татлах тасарсан түүхийг холбож борцтой шилний намт бодлын үчгийг зангидаг. Өвгдийн үнэт жоо. Өв уламжилсан бахархалт цог талын Монгол. Шок бос мэдээний цаг эхэллээ. Жил болгоны ямар нэгэн тэмдэглэлт баярын өмнөхөн засгийн газраас сайн мэдээ дуулгадаг уламжлалт тогтоод байгаа билээ. Тэрхүү сайн мэдээ гихчээ дуулгачаад яг баярын өдрөөр мапантай хууль баталдаг уламжлалч мөн тогтсон. Энэхүү сайн гэгдээд байгаа мэдээ нь юу вэ гэдгийг ухраас сайдын мэдгдлээс сонсцгоё. Эхний 100 хоногийнхоо босгон дээр оюутлахын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг боддоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар оюутлахын баялагаас үр зээлэн төлөх байсан 6.2 тэрбум Америк доллар буюу 22 их 80 төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум Америк доллар буюу 8 орчим их 80 төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт оюутлахын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг 3 жил тутамд эргэж харж хилэлцдэг болгож чадлаа. 3-дугаарт энэ жил бид оюутлахоогоос ноогдол ашиг авнаа. Энэ асуудлаар Рио Тинтотой ажиллагаар тохиролцож чадлаа. Хилцээрүүдийн үр дүнд оюутлахын баялагаас төлөгдөх 8.4 тэрбум Америк доллар буюу 30 орчим их 80 төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум Америк доллар буюу 13 орчим их 80 төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Оюутлахын төслийн өр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Цэргүүдийн үзүүлэн тоглолтын үеэр нэгэн цэргийг машинаар дайрсан хэрэг гарлаа. Дэглэн, зодон, дайрна. Энэ цэргийн чинь юу тохиолдсон юм бэ? Хэмээн хүмүүс сэтгэлдээ илэрхийлжээ.
ийм байдал одоохондоо бол давгүй байгаа. Тэгээд тухайн үед бол нэг жижиг бүлгийн ажиллагаа болж ирсэн. Жижиг бүлгийн ажиллагаан дээр нэг байр эзлээ тэгээд хүн улгаалж авч явах гэсэн. Тэгээд муудлын машин орж ирээд биднээсээ байлдаад тэнгуүтлээ тэр машинтай биднээс байлдаад өгч байгаа байхгүй юу. Би 9 хоногийн эмчилгээд байсан. Тэгээд өдөр болгоо энэтгээр даруулаад тэгээд тариа илгүүлээ. Одоо жоохон хүчтэй бэлтгэл сургалт тэгээд жоохон хүч гаргахаар жоохон чээж хадгаж өвдөд амьсгалахад жоохон хэцүү. Тэгээ бусдаарч давгүй дээ. Гонол санал мэдхгүй юм даа тийм гэж. 7 сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын дээгүүр байлдааны сөнөөгч онгоц хэдий удаа нислээ. Зарим хүмүүс дэлхийс үрэх гэж байгаа юм байх та гэж бодсон бол албаныхан хэлэхдээ наадмаар хийж байгаа парадын бэлтгэл хэмээн тайлбарлажээ. Улаанбаатар хотын зам дээр гигэн цагаан өдөр нэгэн иргэн шал согтуу явж байгаад осол гаргажээ. Тэрхүү бичлэгийг хамтдаа үзцгээе. За ингээд Улаанбаатар хот Монголд өнөөдөр машин тэрэг аваар гэдэг юм бүр утгаа алдцаараа энд бүр нэг жолооч бүр ингээд шаас согтуу 2-3 машин мөргөөд олдож байгаа. Ахаа бүр ингээд шаас согтуу тасарсан кадр багхгүй. Аюултай ингээд тэмцээний машинд зөндөө хүүхэд явж ирсэн байна. Ингээд зүгээр цөм даваад урсаас үж орж ирэл мөргөөл өвччих. Ингээд зогссон яамаа тий? Харин тийм ээ. Шогийн хүрдийн энэ удаагийн иргэн дурсхуй булангаар Каншифу Батагийн бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Бум 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 Каншифу бум бум Каншифу Батачи аригчин юм уу? Батачи тамхичин юм уу? Аль эсвэл чи гомчин юм уу? Yes, okay. Ачи нүгөө канши фуч байсан юм уу? Аха! Хамгийн амтан каншифу, хамгийн ирүүлэн каншифу, хамгийн авдартай каншифу. Оо, үнэхээр сайхан гомон үр бидний сонголт зөвхөн каншифу гомон. Таны хотодонд 4-6 цагийн моцор задар шигдэг сор ганц хамгийн алдартай хамгийн амттай гомон бод зөвхөн тимээ зөвхөн каншифу. Каншифу бэлэн гомон хамгийн амттай. цагаагаар мэддэг та бүхний хүсэг хүлээсэн хүсэмжит ануу хүрэх болно. Хай, за цагаагаар хөтлөгч Анон эргэн ирсэн байна та бүхнийхээ хүсэлтээр. За iPhone дээр эх 7 хоногийн цагаагаар ингэж гарах нь байна. Тэгэхээр манайхаа ерөнхийдөө бол 25 градус донтчлах юм биш үү. Тийм болохоор хэдүүлээ наршгаа сэргээлээд шингийн юмаа сайн уугаад, нарны тосоо түрхээд, малгай толгоогоо сайн өмсөн шүү за. За тэгээд эх 7 хоногийн цагаагаартайгаа уулзтлаа. Түр баяртай. За завч гоо. Байжлаа ганах энэ камер авч гараад аваач. Шогийн хүрдийн энэ 7 хоногийн дугаар инхэн өндөрлөж байна. Энэ 7 хоногийн дугаарт хамтран ажилласан Чехийн 13 дахь аршаан Бегровка брэнд байлаа. Дараа 7 хоногийн наадмын өдөр уулзлаа түр баяртай.